Сонгуулийн сурталчилгаа эрчим авч байгаа энэ үед Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэх 75 гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Үүнээс эрүүгийн эрэг үүсгэх шаардлагатай гэж үзсэн 7 гомдол мэдээллийг шүүх шилжүүлэн 12-т нь эрүүгийн эрэг үүсгэхээс татгалзан 16-т нь албан бичгээр хариу өгчээ. Цагдаагийн байгууллагад одоогоор 31 гомдол мэдээллийг шалгаж байгааж. Монгол Улсын ерөнхийлөгч нэр дэвшигчийн рейтингийг зарлах хуулийн хугацаа өчигдөр дуусантай холбогдуулан Монгол Ардын Хувьсгалт намаас нэр дэвшигчийнхээ рейтингийн судалгааны дүнг танилцууллаа. Монгол Улсын ерөнхийлөгч анхудаа эмэгтэй хүн нэр дэвшиж байгаа учраас Монгол Ардын Хувьсгалт намаас нэр дэвшигч удуулын хувьд хүн амын дийлэх хувийг эзлээд байгаа эмэгтэйчүүдийн дэмжлэгийг нилээдгүй аваад байгаа судалгаа гарчээ. Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш удуулын рейтинг жиг турдаар өсөж байгаа бөгөөд сүүлийн судалгаагаар 27% байгааг сангийн сайд Монгол Ардын Хувьсгалт намыг гүйцэтгэх товчооны гишүүн улаан мэдгдлээ. Монгол банкнаас санаачлан боловсруулсан 8% зээл хэрэгжиж эхэлмэгц зээлийнхээ үг 8% шилжүүлэх хүсэлт эргэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тодорхойлт авахар дугаарлан зогсох болжээ. Учир нь арилжааны банкудаас иргэдэг ипотекийн зээлээс гадна өөр төлбөр байхгүй гэдгийг гэрчлэх бичгийг авчир гэмээн шаардсан байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн саналыг анхудаа автомат системээр тоолох учир нийслэл санал авах хэсгийн хороодын байруудыг дүрс бичлэгийн IP камераар тоноглох юм байна. Санал авах 368 хэсгийн хороо камержуулж, санал авах байрны гадна дэлгэц байрлуулан санал хураах тоолох үйл ажиллагааг иргэд олон нийтэд ил тод нээлттэй хүргэх юм байна. Уг ажлыг нийслэлийн сонгуулийн хороо, нийслэлийн мэдээллийн технологийн газартаа хамтран хийж байгаа юм байна. Монгол Ардын намын нарийн бичгийн дарга Сүхбаатар, Долгор, Арднаас эднэр өчигдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Монгол Ардын намын нарийн бичгийн дарга Сүхбаатар хэлэхдээ Монгол Улсын ерөнхийлөгчийн ээлжид сонгуулийн сурталчилгаа нь холбогдох хуулийн зүйл залтыг зөрчсөн хэд хэдэн ноцтой үйлдэл гарч байгаа. Тодорхойлбол ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 13-2-т зааснаар сонгуулийн хороодын бүрэлдэхүүн зөвхөн төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид томилуулан ажилуулна гэсэн залтыг зөрчиж 13 аймагт сонгуулийн хороод, хэсгийн хороодыг байгуулахдаа төрийн захиргааны болон үйлчилгээний биш хүмүүсийг сонгон оролцуулж байна гэлээ. Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд ардчилсан намаас нэр дэвшигч элбэгт орж өчигдөр Сэлэнг аймгийн Баянгол мандал сумуудад ажиллаж сонгогчдтой уулзан мөрийн хөтөлбөрөөр танилцуулжээ. Тэрээр Монгол Улсын ерөнхийлөгчийн алба хашсанд өнгөрсөн 4 жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлгнасныг зэрэгцээ. Монгол улс дэлхийн 2 том гүрний дунд орсож байгааг онцлоод тэдгээрийг холбох гүр нь Сэлэнг, Дорногов аймаг болж буг тэмдэглэлээ.